Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Хулан сургуулийн багшаан ангиан танилцуулж. Манай багшийг Испиам сүрэн гэдэг. Манай анги 50 хүүхэдтэй. 50 хүүхэдтэй. Хэддүгээр сургууль? 34. 34-р сургуулийн Бямб сүрэн багштай 3-ын З ангийнх орж ирлээ. За. З анги үж 50 хүүхэдтэй гэж шүү дээ. Дараагийн хүүхэд Амин Балар. Амин Балар. Дараагийн хүүхэд Уянга. Уянга. Дараагийн хүүхэд Исүгэн. Дараагийн хүүхэд Чангар. Анар гэсэн. Ийм сайхан 3-р анги. Ирэх жил 4-р ангид орно. За 3-р ангийнхан бол одоо их мастер зурна дөө. Томхон толгой хийгээд ингэ явчихсан шүү. За эхлээд энэ орой дээр нэг ийм Харангур юм. одоо ийм нэг Монгол малгай ингэ зурчих. Ийм нэг малгай байдаг да. Тийм ээ. Тэгээд доошо толгойгийн томор хийн. Малгайгаа зурчингуудаа мэдэгдчихэрээ. Ийм нэг 4 тал малгай байд юм а, тийм ээ. Одоо их өмсдөг болсон. Ямар мэрэгжлийн улсад өмсөд байна нэг? Бөөх сур харваач. Уяачд тийм ээ. Тэгээ та нар ч гэсэн өмсөн шүү дээ. Наадмаар чинь ийм малгайтай хүмүүс цэнгэлтгэр дүүрэн болж байна шүү дээ, тийм ээ. За ийм малгай хийж байна шүү дээ. За тэгээ малгайнаас доошоод явна да хэдүүлээ, тийм ээ. Энтэс наваад нэг ийм хавтгай толгой. Энэ хацрын жахын ингэж бомбойл гараа. Эндээ торгиж байгаа. Ийшээ ийм зураас татчих. За энэ чих бол одоо их том далбар чих гарч ирнэ. Ийм том далбар чихтэй амт чи ямар амтан байдгүй лээ. Яста. За ингээд бүхэн цол үйдэг бас тийм ээ. Таварыг тэрийг бэлэгдэж зорчоо. Ингээд зааны маань яг толгой гараад ирчих. Энэ. Зааны хушуу гэж одоо нэг юм л байх нь шүү дээ доош. Тэгээ энэ хүнд ингээ бушгираад ингээ ороод ирж байгаа шүү дээ. Заан ч соёотой тийм ээ. За одоо би энэ хийдэ. Тэрс ингээл явчих. Цаан чи бас их сүрлэг том амттай шүү дээ. За хөөдөгд нэг ийм л бит ирсэн. Хичнээн тооны чинтэй ирсэн. Ийм. За гарын сайхан ийчих бол одоо тэгээд энэ чинь ханцын ингээд татсан. Чи одоо бүх зураад байна уу юу зураад байна? Тэр ингээд ийм энтэй ийм хомстой. Тийм ээ. Дээлийн ингээд хэлгээд бүсэлцсэн. Тийм ээ. Дээлийн ингээд зүгээр ингэж орж ирж байна. Ингээд тов шидвэн ингээд хийж байна. Тэр. За нүднээс устна л ер нь. Одоо нүдийн сайхан гаргаад тэгээ будчих бол яах вэ? Болно. За хүүхдүүдэд яах үлээ те. За энэгээр нэг жаах ийм ингээ гаргаад ирвэл. За одоо нүдээ хийдэ.
Зааны нүд чинь бас нэг тийм ч том нүд биш юм шиг байл. Тэгтээ голдоо цагаан үлдээгээд алгалуулаад ингээ бодчих. За нүд яа тодордгүй хөхтөр биш үү? Ингээд тодорд юм шиг. Ийм нэг шаранг хөхтөл ингээд тодорч. Цоглог сайхан өмсөг хийчихнэ. Тэгээ энэ дээгүүр бас нэг ийм номон зураасууд ингээ явуулчихвал чихний энд бас нэг ийм нугараа зураасууд хийчихвэл за ингээд зураг бүтчих. За ингээд малгайнаас эхлээл явах уу. Дууга дуулангаа шүлгээ уншингаа явах будаа л явчих шүү дээ. Энэ хулангаас ихтэй ер нь шүлгээ уншингаа будах үед үлээ. За малгай нэг иймэрхүү. Гадчих. Соёог ийм шараар явчих. За ингээд яг уу. Заамаа саарл байж болно, тийм ээ? Цагаан цэнхрээр бодож болно. Өнгийг бол одоо өөрсдөө нэг ийм хөнгө сонгоод авчтаа. Будахтай яг уу ингээд энийг ээлээл. Ингээд жигдэх ингээд битүү ингээс ах. Идэх маягтай биерэн ийм балмастараараа бодчих шүү дээ. За дээлийн өөрсдөө зохионо. За ингээд хэдүүлээв шүү дээ. Энэ юуг нь бодчих. Гол одоо нөгөө биенээс нь ядгарч өгдөг энэ чихний дотор талын энэ хэсэг биш шүү дээ. Энийг ингээс ах. Идэх маягтай. Ингэхлээр юм тэгэл одоо цаад өнгөнүүд нь бол хоёр өнгө үлдчихэж байгаа. Ингэж бодно. Нөгөө талын чих нь идэх маягтай ингээл. За хулан дуутай ирсэн үү, шүлэгтэй ирсэн үү? Дуутай. За дуугаа дуулчих. Ингээд дуулангаа сайхан бодоо ипчнаа хадвч. Мамо нэшэр манай тойлоо тоглоё. Ид хоёрыг хэцэн тоглоом биш. Нөр унт тэхийя машин бэрч явъя. Намсан гонш нагамота тария. За хулангийн дуу яг уу баг насаа дурсаа сайхан. Ловсон шаргуу энэ сайхан дууг дуулчих шүү дээ. Дараагийн хүүхэд амин болор юу тэр үү? Шүлэг. За шүлэг. Манай эмигийн чансан цаг маш сайхан болжээ гэж ирсэн гэчин шигшдэг юм. Энэ тэндүү эхэлцдэг юм. Тогоо дүүрэн ус хийн том гараараа эдээ үн даригтал буцалгаад давас хайн боломжиг элбэг сүнээсээ бодогшиг өтгөн сүнээсээ болготол сүлэн хаligтал самрын шартаас урьлаар хийцлэн шарбуудаа манай эмигийн чансан цаг бүхэн ингээ сайхан болдог ирсэн дэш надайлах гэсэн элэг халуун сэтгэлээ эдээс нь тандаа шингээснийх юм. Амин бодлоготой баярлалаа. Уян юу тэр? Шүлэг. За шүлэг авч. Би Монгол хүн аргалын утаа бүргэлсэн малчны гэрт төрсөн би алтерхээр нутгаа үлгийн минь гэж боддог. Зинхэр манай сууны болсон алсын бараа ширтийг цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад үлээж байгаа сэлэх минь үсэж байгаа юм шиг өшгөл дэж юмгаар илгээдэж байгаа юм шиг энэ лүнгийн сайхан санагдахад илэг зүрх минь догдолж Осгүй баярын үлэмс хоёр нүдийн минь бүрдээг. Уянтаа баярлаа. Есүгийн юу тэр? Шүлэг. Тугал. Мөөл хөөрхөн нүдэн модон нэрийнхээс сүултээ оодон хатгантай хөтлөг онцгой хөөрхөн ааштай хулан дэхинцтэй хурдан шалбаг хүлгүүтэй хулмын хэрэн хөвтөг хөөрхөн хүрэн тугал манаймаас сүрэг миний хайртай тугал. Өсөг. Баярлалаа. Хангалт Хонсог. шүлэг. Доо юу? Хонсог. Юу нэ? Онцог. За.
Санаа. Тэгээд дэсэн бол утгаас. Яасан гинэ? Тэгээд дэсэн бол утгаас. За зинчээд юу вэ? За дахиад нэг чангалтай. Тэгээд дэсэн бол утгаас. Бороо. Автар. Гэр. Морь. За бардгүй. Пуужглоо. Аюу. Тогоонх. Оо за хангаад баярлаа. Багш жаа гүйс сонсоогүй наадах чинь нүгэ. Анар юу тэрс? Бас ансаг. Оо бас сонсоо. Урт хүм модон дэлтэй тэр юу вэ? Урт хүм модон дэлтэй тэр юу вэ? Урт хүм модон дэлтэй сэлэм. Биш. Тэр сэлэм байхгүй шүү дээ. Урт хүн модон дэлтэй тийм ээ? Урт хүн ийм урт хүн гэж байгаа шүү дээ. Тэгээ модон дэлтэй гэж байгаа шүү дээ. Яа. Ер нь бууж өгчих гээд биш үү? Таа чи гэсэн чи надад туслах хөөхд вэ нү? Заадаг. Уянга. Мод. Биш үү? Алюминий мод. Биш. Биш. Уурга. Биш. Мандарины мод. Биш. Гэхдээ мод биш юм байна. Урт хүн Модон дэлтэй. Шонгийн мод. Биш. Зан. Биш. Зан. Өшөө хөлбөр байна уу? За. Бууж өгсөө. Харандаа. Нэр тийш тий. Үнгүү харандаага мэдэхгүй байх яах вэ? За энийг чи ёстой мартчих болохгүй. Гоё бидний мэрэгжилтэй холбоотой их гоё ойлгох ш. Сайхан ойлгох хэлсэн анартаа баярлалаа. Юугаа заана бас саалаар бодох гоё болдоо ш. Багш зүгээр яг тоодгээ төөхөө өнгөө сонгосон. За. Анар чин том бодоо ямар үгтэй бол. Хөл бөмбөг. Орнолдо имсэ. Тий. Хангад ямар үгтэй. Бүх болно. Ийм заан болоор зэ. Исүгэн. Багш болно. Юуны багш болох вэ? Бин тамир. Бин тамир багш. Уянга. Бүжигч. Амин болор. Эмч. Холон. Дууч. За ингээд төв төрлийн сайхан мэрэгчлээ өгөх болох юм даа. Энэ өнгөө сонгоо. За одоо хулангаас эхэлнэ. Бүтээл төрх агшин гэж энэ сайхан агшин. 34-р сургуулийн 3-ын З ангийн Бямбсүрэн багштай авиаслаг хүүхдүүдийн бүтээлтэй танилцсанаа. Ингээд хамгийн ихний хүүхэд авиаслаг зураач хулангийнхаа зургийг үзье. Хулан хажуу талдаа ингэж бариад ингээ харуулчихна. За тэр жаахан дээш өргөдөө. Тэр. За ингээд заангой наашаага ингээд алхаж явж гоо сайхан. Тэр чихийнх нь их сүрлэг том зааных нь өөрийнх нь тийм онцлогийг маш гоё тод том руу гаргаж чадсан. Авиаслаг зураач юм сайхан охин байна. Хуландаан амжилт хүсье. Энд чинь дуусаг байгаа шүү. Гүйцэд ирэхдээ гоё болно. Ард талынх нь фоны юм тийм ээ. Дараагийн авиаслаг зураач Амин Эрдэнэ хэн зургийг үзнэ. За Амин Эрдэнэ зураг бол бас гоё. Уран гоё төсөвтэй их чамбай, нямбай зурдаг ийм хүүхэд боо. Төр холоос наадмаар заан цул авцсан за ирж байгаа. Жаахан дээш өргөдөө. Дүр төрх, их хөөрх хөгжилтэй. Ийм сайхан дүр төрх, малгай их шавгуур, буряд малгайтай. Ийм сайхан Амин Эрдэнэтэй улам их амжилт хүсье. За ингээ гүйцэд ирээд гоё болно. Дараагийн авиаслаг зураач Уянга. За Уянгааг их гоё. Улаан дээр намир болцсон. За нааш алхаад ингээд ирж юм да. Хошуутай. Өөрийнхөө онцлогоор ийм хөөрхөн төрсөлдөг хүүхдүүд. Сайхан зурсан Уянгаадаа амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Исүгэн. Тодроо шүү. Гоё да. Ингэж том зурглаар бас их гоё болж шүү дээ. Тэгээ арийнх нь фон энэ цагаан хэсгийг будаад ингээд бүтээлээ сайхан гүйцээд ийм сайхан зураг одоо гоё зурсан.
гэсэн үгэндээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач хангардынхан зургийг үзнэ. Хангардих гоё. Тэр их гоё өгжилтэй. Ингээд сайхан духуугаад нааш алхаж явж байгаа хөөрхөн заа нэг маш гоё өгжилтэй Монгол овцтой ингэж зурсан хангар түүдээ улам их амжилт хүсье. Үйл явдалтай удаараа заяа наадах. Дараагийн авьяаслаг зураач хуу Анрынхан бүтээлийг үзнэ. Анрынх бас гоё. Хөдөлгөөн хэлбэр тийм ээ. Дүв төрх маш гоё. Ийм гоё өгжилтэй сайхан зураг зурсан анартаа улам их амжилт хүсье. За ингээд 34-р сургуулийн 3-ын зай ангийнхан хичээд маш амжилттай оролцлоо. За багш нь энэ жимсгэн гэж чихрийг урд нь тавьсан байж байгаа. Энэ чихрээ дээрээ энэ сайхан бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэл. За ингээд энэ Монгол хүүхэд гээд би Монгол хүүхэд гээд далай жам захын номыг шимтэн эхнээс нь авуулаад дуустал уншаарай. Мөн та нарт оюун ухааны оньсон дэлгүүр энэ шатрыг бэлгэлж байна. За шатар сайн сурах бол одоо их сайн шүү. Та нар бол одоо шатрын мундаг маструуд болох хэмжээний насан туршсан тийм ээ. За ингээд бэлгэн гардуулаа ивчин да. За би Монгол хүүхэд тоглоом шатрын хамт бэлгэлж байна. За амжилт хүсье. За шатартаа сайн суралцаарай. Шоо тоглодгоо та нар. Шоо бас их сайн шүү. Яа амжилт хүсье. Оньсон ухааны оньсон төлхөөр шатрыг бэлгэлж байна. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзтлаа. Баяртай. Эвтэй дөрвөн амтан. Эрт үрдийн цагт энэтхэг орны нэгэн сайхан ой модонд тагтаа, туулай, сармагчин заан дөрөв олон жил хамтдаа амьдардаг гэжээ. Тэгтэл нэгэн өдөр тэд ийн ярилцаж гин. Бид дөрөв эвтэй сайхан амьдран сухаас гадна бидний нэг нь том ах болвол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж, ах нь дүү нараа тэтгэж явъя гэж ярилцжээ. Тэгээд хэн ах болохыг бие биеэсээ асууж гин. Тэгтэл тэдний дэргэд нэгэн том мод байхыг үзээд зан намайг жаахан тугал байхад энэ мод надтай чацсан өндөртөө байсан. Тэр үед би үүнийг шөргөөн тоглодог байлаа гэж гин. Бич намайг жаахан монш байхад энэ мод дүүлэн тоглох мөчөргүй надтай адилхан л өндөртөө байсан. Сүүдэр намайг арайхийн халахалдаг байсан гэжээ. Энийг сонссон туулай намайг жаахан бүжин байхад энэ мод дүнгэж үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байсан гэжээ. Харин тагтаа шовуу би нэг удаа модны үрийг 100 нисэж яваад энд унахчихсан юм. Тэгээд энд мод ургасан юм да гэлээ. Тэд ийхүү хилэлцсний дүнд хамгийн том ах нь тагтаа, удаахан туулай, дараа нь сармагчин хамгийн отхон дүүн заан болж таарлаа. Дүүн ахыгаа хүндлэхээр хилэлцсэн тул заан сармагчны хүндэлж нуруунд дээрээ гаргав. Сармагчин туулайг ахаа химээ хүндлэн мөрөн дээрээ суулгалаа. Туулай нь тагтаа шувууг ах химээ хүндлэн дээрээ гаргав. Харин тагтаа өнөөх модны үр жимсэнд хүрч аваад дүү нартаа түгээн өгч тэтгэдэг болж гинэ. Энэ бүгдээс үзэхэд дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж хайрлавал эвтэй найртай аз жаргалтай амьдардаг гэдгийг харуулж гинэ.